Сайн байцгаана уу үзэгчдээ, бүтээлч гэр бүл нэвтрүүлэг эхэлж байна. Асууж, гайхаж, мэдэрч, дотроо тунгаах үедээ хүүхдийн танин мэдхийн ертөнц нь илүүтэйгээр хөгждөг. Тэгвэл энэ удаагийн бүтээлч гэр бүл танин мэдхийн томоохон аяллаа эхлүүлж байна. Манай энэ удаагийн зочид бол хоёр ухаалаг охинтой оюунлаг гэр бүл. За ингээд үзэгч гэр бүлүүд маань ч гэсэн хамтдаа энэ гайхалтай ертөнцийн хаалгаар орцгоё. Түүхийн маш их өндөр ач холбогдолтой байгаа, маш их түүх хөрөмтөлж байгаа. Энэ ордон музейд орох ч одоо их сэтгэл догдолж байна миний хувьд. За миний ахтад ярьж байна. Тэгээд бас бүр нэг жоохондоо л орд исэн. Одоо нэг том болоод илүү их түүх мэдэж авмаар байна. За энэ музейн дотор орлохоор бахан их бурхан шишинтэндээ 8 дугаар баг таан болон дандад болон хамтны ингээ маш хэд зүйл байгаа болов гэж би бодож байна. Зэ орох гэж байгаа болохоор даах удаа орох гэж байгаа болохоор юу байх бол гэдэг дээр амирх бодож байна. Одоо ороод гоё юм мэдээ да. Багада угаасаа яг хальтал орж ирсэн. Яг ингээд тайлбарлуулаад бүр нарийн түүхийг нэг судлаад яг тгий гэж ингээд зорж ороогүй. Харин өнөөдөр болохоор ингээд дөрүүлээ хамтдаа гэр бүлээрээ адилхан юм ингээд мэдээллүүдээ солилцоод үзээд тогтоо явна гэхээр бас амар гоё дагталж байна. За Богд хааны ордон музей бол халахын шашны тэргүү Монголын сүүлчийн эзэн хаан 8 дугаар богд Жавзан дам хотогтын одоо орд өргөө Монгол улсад үлдэж хоцорсон цорын ганц хааны орд юм аа гэж. Тэгэхээр одоо Монголын уран барилгын, түүхийн, за тэгээд шашны маш олон одоо эдүлгийн зүйлсүүд хадгалагдсан одоо улсын хамгаалалтанд байдаг онцгой одоо музейд бол та бүгд ирсэн байна гэж. За бидний энэ зогсож байгаа газар бол ёслол хүндэтгэлийн талбай маань бол байна. За ёслол хүндэтгэлийн талбай маань за урдаа бол одоо ерөнхийдөө Манжи хааны зарилгаар байгуулагдсан одоо халахвч хаалга буюу ямпайтай. За энэ бол ямпай нь бол одоо орд сүмд альва нэгэн муу муухай зүйл орж ирэхийг бол бүрэн халахалдаг гэсэн одоо бэлэгдэлтэй. Ерөнхийдөө бол хааны зарилгаар байгуулагдсан одоо албан ёсын эрхтэй сүм хийд. Тэр дундаа одоо Жавзан дам хотогтын сүм хийдүүдийн өмнө бол барьдаг байсан байдаг. Байгуулдаг ийм одоо уран барилгын дурсгал бол байна. За дараагийнх нь асарт 3 хаалга гэдэг. За энэгээр бол одоо асарт 3 хаалган дээр хаалга маань бол үргэлж одоо ямар нэгэн хавтас хаалгагүй аз жаргал сайн сайхан бүхэн одоо энэ орд сүмд тийм ээ дүүрэн байхыг бэлэгдсэн. За тэгээ монголчууд бол 1911 оны 12 сарын 29-нд Манжчин гүрний захиргаанаас гарч төрийн тусгаар тогтнолоо дахин сэргээсэн. За сэргээгээд бол одоо халахын шашны тэргүү 8 дугаар богд Жавзан дам хотогтыг бол хаан өргөмжилсөн бол түүхтэй. Ингээд бол хааны ордныхоо өмнө төрийн тусгаар тогтнолын бэлэгдэл болсон амгалан энхийн хаалгыг Монголын уран барилгачид өөрсдийн одоо архитектур уран ухаанаар бол барьж байгуулсан ийм түүхтэй. Энэ амгалан энхийн хаалга гэдэг маань за 7 давхар асар орой дээрээ одоо номын хүрдэн ганжиртай. За эргэн тойрон бол одоо буддын шашны маш олон бэлэгдэл бүхий дүр дүрслэлүүдийг агуулсан одоо уран барилгын нэг ч одоо хадаас ороогүй онсон углуургын аргаар бүтсэн ийм одоо уран барилгын дурсгал бол энд бол байна гэж харж байна. Тийм 7 давхар. Энэ 7 давхар байгаагийн учир маань ч бас учиртай. За одоо бид нар ингээд харах юм бол одоо бидний мэддэг хамгийн ойрхон одоо 8 дахил төрийн 7 эрдэнэч гэдэг юм уу. За энэ одоо сүм хийдийн үүдэнд байдаг махран 100, урт нас 6 гэл дандаа л одоо сайн сайхан бүхэн. Ер нь бол энэ богд олон өргөгдсөн Монгол улс бол нөгөө шашин төр хоёр нэг хүний гарт байсан учраас хос ёст төр юм аа гэж бол үздэг. Ийм одоо онцлогтой одоо төр бол 1911-ээс за 19 оны хооронд бол байсан гэж. За Жавзан дам хотогт бол ерөнхийдөө 4 ордонтой байсны маань нэг нь энэ шар бэлжээлэн буюу ногоон ордон. За мөн одоо төрийг шар ордон гэд байла. Тэр бол одоо хүүхдийн урлан бүтээгдэхүүний тэнд бол байсан гэж. Энэ хоёр арслан харагдаж байна тийм ээ. Төрийг шар ордны өмнө бол байрлаж исэн арслан. Дараа нь бол одоо нөгөө улсын музей гээд одоо байгалийн түүхийн музей байлаа. Байгалийн түүхийн музейн өмнө байжгаад хожим одоо нөгөө Чингис хаан музейг барихын тулд буулгахад манай музейн одоо эзэмшилд бол шилжүүлсэн ийм одоо түүхтэй. За тэгээд ногоон ордноос гадна одоо энэ удирдлагын хөгжлийн институтийн энд маш ойрхондоо хайстай лаврын буюу хүрэн ордон гэж байсан. За хүрэн ордон. За энэ Мишель Экспогийн энд бол цагаан ордон гэж байлаа. Гэт ингээд бол одоо тэгээ ордуудыг нь өнгөөр нь улаан цагаан шар ногоон гэж одоо
одоо 4 одоо өнгөөр нэрлэдэг. Гэхдээ тусдаа өөр ингэсэн одоо энэ ногоон ордон маань бэлгийг хөгжүүлэн бадруулагч сүм гэсэн одоо нэртэй байх жишээтэй. Тэгээ ерөнхийдөө Богд хааны ордон музейн зохицолбор одоо бол ердөөсөө бидний зогсож байгаа ёслол хүндэтгэлийн талбай, хойдолтой зуны мөрөглийн 7 сүм, за өвлийн ордон гэсэн одоо энэ зохицолбор байгууламж, түүх соёлын хосгүй үнэт дурсгал бүхий улсын хамгаалалттай бүс газар байна гэж ерөнхийд нь ойлгож болно. За ингээд хэдүүлээ одоо ороод үзмрүүдтэйгээ танилцаад яа. Тэгээ та хэд манаас асуух зүйл байвал асуугаа яваараа тийм ээ. Монголын сүүлчийн эзэн хааны ордон, өв соёл, урлаг, түүх, итгэл үнэмшил, хувь тавилан бүгд нэгэн дор хадгалагдан үлдсэн энэ газар охидын төсөөлөлдөж, томчуудын сэтгэлдэж, гүн сэтгэгдэл үлдээн гэдэгт итгэлтэй байна. Ерөнхийдөө бол зуны уйлрал бясалгал мөрөглийн сүмүүд юм аа гэж ойлгож болно. Анх одоо 1893 онд энэ гонхон сүмийг байгуулсан цагаас эхлээд л одоо энэ сүм хийдүүдийг барьсан. Энийг бол Дүүнхар бурхны хот мандлын тэгээр барьж байгуулсан гэдэг. За тэгээд бол одоо энэ бидний яг урдаас харж байгаа энэ эрдэм итгэмжил сүм гэж байна. Энэ эрдэм итгэмжил сүмийг барьж байгуулсны дараа бол Богд хаан энэ Шамблын орон гэж одоо зарласан гэдэг ийм түүхтэй. Тэгээ одоо энэ эрдэм итгэмжил сүмд бол одоо 16 шадвлан хийдийн 16 даяанч ламыг авчирч одоо зун намрын уйлралд 45 хоног одоо яр хайлан хурдаг байсан ч гэдэм үү тийм ээ. Одоо гих мэтчлэн одоо шашны маш олон. За энэний ард бол одоо лаврын сүм маань бол байна. Лаврын сүмүүд бол одоо Богд Явзандан Бутгтын хамгийн гол шүтэн борхтууд бол байсан гэж. Очир дар борхноос эхлээд л тийм ээ. Олон борхтууд нь бол байдаг байсан гэж. Ерөнхийдөө номын санамж гэдэм үү одоо сүмүүд бол байна. За одоо хэдүүлээ бол энэ танка болон зээгтийн сүмээр бол орноо. Энэ дотор ингээд ороод ирэнгүүт аягүй гоё нэг амар амгалан байдал одоо тийм бий болж байна л да. Энэ бурхны шашныг үндэслэгч бурхан багшийн одоо энэ танка байна тийм ээ 12 зохионгоо гэж байгаа юм. Ердөөсөө бид нар бурхан багш гэдэг кино гарсан тий. Тэгэхээр тэр киноны түүхэн үйл явдлыг яг энэ танка дээр бүтэн одоо дүрслээд өгсөн гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл бурхан багшийн намтар үйлийг бүхэлд нь одоо зургаар илэрхийлсэн буюу дэлгэмэл ном юм а гэж бид нар ойлгож болох нь л дээ. Тухайлбал одоо бурхан багш тэр түшний орон гэд те одоо тэнгэрийн оронд одоо морилдог байгаад ээжихээ буюу Майя хатны одоо зүүдэнд цагаан зам одоо тийм бэлэг цайнаар зүүдлэгдээд ингээд бол ээж нь одоо нөгөө бурхан багшийг тэгээд одоо ингээд лүмбний цэцэрлэгт одоо ирж төрүүлсэж гэдэг юм уу. Гэх мэтчлэнгээр одоо бид нар нөгөө бурхан багшийн намтар үйлүүдийг мэдэн шүү дээ. За тэгээд нөгөө нэг хааны хүүшүүдээ тийм ээ. Тэгээд нөгөө нэг цэргийн эрдэм, за зэвсгийн эрдэм номд суралцсан тий хаан хүн байх эрдэмд суралцсан цаг үеийн гэрээс гарсан орчлонгийн одоо өвхөл зовлон хөгшрөл бүх юмыг одоо мэдсэн ч гэдэг юм уу тий. Ингээд хатуу бяцлаглуудыг хийсэн сургаал номлолоо. Одоо өөрийнхөө тий 4 үний сургаалыг номлосон. Ингээл одоо нөгөө яг тэр бурхан багшийн амьдрал үйлийг бүхэлд нь харуулчихсан одоо юуг бол энэ танка дээрээс бид нар харж болно гэж ойлгож байна. Ингээ аавын ингээд ярьж жоохондоо ингээд сонсч өгч ирсэн нөгөө нэг түүх тийм үлгэр дандаа ингээ аав ярьж өгдөг гэсэн. Тэр ингээ одоо ингээ сонсонгууд ингээ харангууд амар тийм ойр санагдчих. Тийм штэ. Ер нь бол одоо буддын шашин бол одоо дэлхийн 3 том шашны нэг тийм ээ. Маш олон одоо хүмүүс шүтдэг сургаал номлолыг нь одоо 2000 гаруй жил одоо ингэж нөгөө нэг дэлгэрүүлжтэй үргэлжлүүлж яваа юм. Тэгэхээр энэ бурхан багшийн намтар. Би багадаа ингээд аавтайгаа таксинд явдаг гэсэн байхгүй юу? Цаа үед ингээд орой морой олонгууд аав амир гоё ингээд бурхан багшийн түүх мөхийн амир ярьж өгвөл ингэж мэдлэжсэн хорвоог ингэж харуулахгүй байж байгаа сүултээ мэдснээ одоо ингээд бясалгал хийгээд гоё юмнууд сураад ингээд буддын шашин үүсгэсэн гэдэг сонсоод гоё санагдаа тэгээ сонирхолтой байсан байхгүй юу? Тэмүүт ингээд сая яг тэр бурхан багшийн зургийг хараад яг тэр олон бүх үйл явдал тэр намтрыг нэг зурагт багтаана гэдэг чинь өөрөө амар урлагийн нэг тийм гоё зүйл. Тэгээд шашин гэдэг чинь нэг талаараа яг одоо хүмүүсийн одоо ёс суртахууныг нэлээ ингэж гоё болгож идэг. Хажуугаар нь болохоор нэг тийм гоё урлагийг хөгжүүлж ялдаг болохоор ингээд ойроос харсан нэлээ гоё. Тэгээд багын тэр ярьжсэн дурсамжуудаас нэлээд санаанд орж исэн.
Тэр нь бол танка зураг гэж ямар зураг юм бол? За монголчууд одоо бурхныг маш олон төрлөөр урлж исэн байдаг. Түүний нэг нь томоохон төрөл бол одоо энэ шорон тий байгалийн эрдэс бодисыг одоо нухаж нүдэж зураач нар өөрсдөө будгаан гаргаад тий одоо зурдаг энэ зургийн томоохон төрлийг хэлж байгаа юм л да. Тэгээд ерөнхийдөө бол монголчууд нэг 5 өнгийг гол болгож зурдаг байсан. Богдхааны өвлийн ордон 5 давхар өвлийн ордон. За ерөнхийдөө 1905 он гэхэд ашиглалтанд орсон гэж үздэг 2 давхар. Тухайн цаг үедээ бол нийслэл хүрээнд бол ердөөсөө юм Орос саврын байр шиг цөөхөн байлаа. Тэгээ Богд хаан бол одоо Оросын консулын барилгын нийжил 2 давхар өвлийн ордон бариулъя гэдэг тухайн цаг үед бол Оросын консулын газрын бурайд барилгачдыг одоо хөслөн бариулсан гэдэг. Тэгээ ингээд бариулсан чинь одоо бас Манжи хаанаас зэмлэл хүрсэн гэдэг. Одоо лам хүн байж буруу номтны байшин бариуллаа гэдэг зүйлийг ярьсан. Тэгэхээр нь одоо орой дээр нь алтан ганжир тэ эргэн тойронд нь одоо Бадамлын ухаа цэцгийн одоо дүрслэж одоо тэр хэл ламыг дарж байсан гэд. Ингээд энэ байшин маань тухайн цаг үедээ бол одоо ханан пишинтэй, гэрэлтэй, захилгаан устдаач гэдэг юм уу те. Тухайн цаг үеийн хамгийн одоо хүрээндэх орчин үеийн барилга байгууламжийн нэг нь болсон Төвхт. Хаан хата хоёр бол 20 гаруй жил бол энэ ордонд өвлийн улиралд амьдарсан байдаг. Ийм учиртай юм байна. Тэгээд Богд маань бол өөрөө ер нь бол маш их тийм сониуд, содон, за хамгийн анхны хүрээнд амтны хүрээлэн байгуулсан ч гэдэг юм уу, норивлын сүмд тийм ээ, чон, буугдот гэл олон амьтад байсан гэдэг. Түүнээс гадна одоо 1901 онд энэ Германы Гамбург хотоос бол одоо 200 гаруй амьтны чихэмлэг бол авчирч тийм ээ, одоо орднуудаа байрлуулсан ийм Төвхтэй. Тэр дэлхийд одоо бидний мэдхгүй тухайн цаг үеийн монголчуудын огт үзээгүй хараагүй те дэлхийн олон газар байдаг олон амьтдыг бол те арслан заа нөгөө тийм чихэмлүүдийг тийм том хэмжээний чихэмлүүд ч олон байна. Тэгээ амьд юм шиг те. Өөрөө болдогтой заа амьтад дэжэдэг байсан те. За бид нар болохоор яг говь халтаад ингээ гөрүүлнүүд амар их харсан. Тэр шиг Тухайн цаг үеийн ингээд хүмүүст ингээд бараг ер нь бол дэлхийд ингээд мэдгүй байгаа мэдлэгийг бас ингээд давхар өгдөөсөн юм шиг санагдчих. Тий, ер нь бол маш тийм шинжлэгч үзэлтэй хүн байсан гэж. Тэгэл одоо энэ хүн маань бол одоо Монголын төрийн тусгаар тогтнодын түүхэнд том өрөг гүйцэтгсэн шашны том зүтгэлтэнч гэдэг юм уу те. Хувь хүнийхээ хувьд бол бас ингээл маш их монцлогтой ийм одоо хаан байжээ гэж бол бид харж байна. Тэгээ энэ чихэмлүүд 200 гаруй чихлийн маань 70 орчим мань одоо шувууны чихмэл байх. Одоо энд бол далай болон хевлэр явагчдыг байна. За мэдээж эрэг одоо заанч гэдэг юм уу, хэрэгсч гэдэг юм уу те. Маш том авар хэмжээ том ихтэй амьтдаа ч гэсэн амьтдын чихмлийг ч үсэн авчирсан байдаг. Одоо манайсан хумрагт хадгалагдаж байна да. Ер нь бол ийм юм штэ. Богд хаан 1924 онд таалал төгссөн. Таалал төгссөний дараа бол одоо хааны энэ өмч хөрөнгийг бол улс бол одоо ардын засгийн газар намын төв хороо бол хуралдаад хөрөнгийн одоо данслах ажлыг бол хийсэн. Ингээд бол одоо өвлийн одоо бидний энэ зогсож байгаа 2 давхар ордныг тийм ээ. Ерөнхийдөө тухайн цаг үед бол 21 онд Сударчгийн хүрээлэн байгуулагдсан. Тэгээд Сударчгийн хүрээлэнгийн дэргэд бол улсын музей байгуулах гэдэг улсын үзмэрийн газар байгуулах шийдвэр гарсан. Тэгээд энэний дагуу бол ямар үйл ажиллагаа явагдсан гэхээр нөгөө Богдын ордонд байсан эд үлгийн зүйлсүүд те энийг бол одоо музейн үзмэр болгон одоо Судар бичгийн хүрээлэнгийн харьяа улсын үзмэрийн газар шилжүүлсэн байдаг. Энэ түүхтэй. Тэгээд одоо бидний энэ үед хадгалагдсан ирсэн. Ер нь бол яг энэ одоо өвлийн ордонд байгаа үзмрүүд маань бол яг одоо хааны идэлж хэрэгжилж исэн өмсгөл зүүсгэл те одоо энэ тэрэг сүйхээс эхлээд л байгаа юм байгаа. Ингээд бол одоо музей яг бүгдээрээ хааны ингээ хэрэгжилж исэн. Яг өөрөөр нь одоо хэрэгжилж исэн идэл хэрэглэл юм аа гэдэг. Энэ арга гэрэл мэтлэр тийм дэмжлэг юм. Цалаан шилэн дэмжлэг. Бяцхан охидын сониуч анхаарсан тунгаасан харц, тайлбарлагчийн анхаарал татхуйц дуу хоолой, мэдлэгийн ариун сан хөмрөг гээд энд бүгд цогцлон хүртжээ. Энэ гэр бүл бурхан шашны бэлэгдэл, ёс уламжлал, цаашлаад ур хийцийн талаар нэлээдгүй ойлголттой. Музей доторх бүхэл зүйлс, бурхан шүтэн, дээл хувцас, ур хийцтэй эдгэлгийн зүйлс, охидын нүдэнд шин сонин ертөнц мэт тусаж, тэд нэг нэгэндээ тайлбарлаж, зарим үед асуултаар бие биенээ шалгана. Телевиз үзэн суугаа үзэгчид та бүхэн ч бас манай оролцогч гэр бүлтэй хамт мэдлэг хуримтлуулахын зэрэгцээ бие биенээсээ асууж ярилцаж суусан байгаа.
Хаан хатан бол одоо ёслолтын үе гэж байгаа юм л да. Бид нар сая нөгөө ёслол хүндэтгэлгийн талбайгаас ирсэн тий. Хааны одоо хэрглэж исэн шүхэрч гэдэг юм уу тий. Сүйгт хэрэгс гар дамнуурах гэдэг. Энэ хэрхэн яаж хэрглэж байсан бэ гэдгийг бид энэ баг хүсэг гэдэг зургаас харж байна. Ер нь хууль зүйлийн бичгтэй хүртэл одоо хаан хатны тий нэг ордноос нөгөө ордонд явахдаа маш том төрийн жагсаалын дагуу явдаг байсан гэдгийг эндээс харж байна. Хаан хатаа хоёр сүйгт хэрэгэндээ суучсан, шүхрээ барьчихсан сойвонгууд нь. За тэгээд өмнө нь бол төрийн дэд тэргүүн сайд нь эргэн тойронд нь ордны торгон цэргүүд одоо хүрээлчихсэн тий хамгаалаад өвлийн ордноос одоо төрийн ордон руугаа ч юм уу скоп бол одоо энэ гунгад ажилтлан буюу зуны сүмрүүгээ тий одоо өвлийн ордноос зуныхаа цусланд очих нь шүү дээ нүүдэлдэг одоо ингэж ийм том одоо төрийн ёслолын дагуу одоо явдаг байжээ гэдэг энэ зүйлийг одоо бид нар энэ зургаас харж байна. Одоо зургаар байна. Тэгээд одоо бодит үзмрүүд маань энд харагдаж байгаа маа гэж. Богдхааны ордонд бол амьд заан амьдарч исэн гэж. Ерөнхийдөө 1913-аас 25 оны хүртэл бол байсан байдаг. Богдын бор зан гэдгээрээ бас алдартай. Тэгэхээр энэ 1912 онд Монголын олон өргөсөн Монгол улсын гадаад яамны тэргүүн сайд хаан дотор жиргүүнтэй төлөөлөгч Санкт-Петербургт очсон. Ингээд бол очсны дараа бол очоод 22 мянган рублээр бол одоо заан худалдаж авсан байдаг. Тэгээд ингээд заан худалдаж аваад мэдээж зааныг бол одоо гал тэргээр явганаар хягтад өвлжүүлээд энэ төр гэдэл тийм ээ олон үйл явц бол болсон. Энэ заан худалдаж авсны цаад одоо гол утга учир нь юу юм бэ гэхээр ердөөсөө Богд хаан бол төрөө байгуулсны дараа төрийн 7 эрднийг бүрдүүлэх гэсэн томоохон зорилго тавьсан. За хаан гэдэг бол өөрөө хүрдэн эрдэнэ. Төрийн 7 эрдэнэ гэдэгт маань юу ордог гэхээр хүрдэн эрдэнэ ордог. Хүрдэн эрднийг төлөөлөд хааныг илэрхийлдэг юм байна. Хатан эрдэнэ. Хатан эрдэнэ маань дондог дулам хатан маань шүү дээ, тий. За тэгээд нөгөө нэг жанжин эрдэнэ, сайд, түшмэл, тий. За тэгээд чандман эрдэнэ, морин эрдэнэ, заан эрдэнэ гэж байдаг байсан. За тухайлбал олон өргөгдсөн Монгол төрийн бүх тамганууд чандман эрдэнэ байруулдаг. Хүслийг хангагч чандман эрдэнэ. Тэгэхээр энэ зааныг бүр тэр хаа холоос тэр их мөнгөөр худалдаж авдгийн гол шалтгаан маань юу юм гэхээр ердөөсөө төрийн 7 эрдэнэгт бүрдүүлээ энэ нөгөө хос ёст төрийн бэлэгдэл байхгүй юу? Загравадад хааны гэдэг одоо нэг юм ойлголт байдаг тий. Тэгээд бүрдүүлээ. Тэгээд төр төвшин төмөн амгалан байг Монгол төр үн удаан байхыг бэлэгдсэн. Ийм одоо том бэлэгдлийг агуулж энэ зааныг бол авчирсан гэдэг. Тийм учраас одоо энэ зааны маань одоо энэ өмсгөл байна тий. Энэ бол одоо төрийн ёслолд зориулсан хийсэн ордны урчуудын бүтээл зааны малгай болон нөмрөг. Ямар цагаан шиг том малгай вэ тий. Одоо заа малгай өмснө гэхлээр ямар харагдаж исэн бол гэж амар сонирхож байна л дээ. Амар гоё санагдаад байгаа. Тий. Одоо тэгэл толгой дээр нь яагаад бүчлэхэл байх та тий. Бүчлээл тэгэл одоо энэ нөмрөг зааны малгай нэг яг өөрийнх нь малгай байсан уу? Тий өөрийнх нь малгай. Яг энэ ордонд одоо тий. Тий өөрийнх нь яг одоо заандаа зориулж хийсэн. Заан дээр нуран дээр зэндмэн эрдэнэ гэдэг тэрнийхэн тэр хийсэн бодлогоолоор үзсэн. Тийм ээ. Заа эрдэнийхээ зэндмэн эрдэнэ бас гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг энэ чинь бас яг заандаа зориулж ерөөдөө Монгол улсаа тийм ээ маш олон жил ингээд үн удаан байрлахын тухайд одоо ингээд Богд хаан зорж ирсэн, Монголын төрийн сайдуудаас зорж ирсэн байгаа нь шүү дээ тийм. Тэгэхээр минийхэн чинь бас мундаг мэдлэг аваад энэ их шиг их мундаг мэдлэгтэй болгоно шүү дээ минийхэн заяа. Яг яалтчгүй төрийн тусгаар тогтнол те нөгөө чин гүрний иргэшээлт 200 гаруй жил байсан монголчууд маань тусгаар тогтнолоо зарлаад ингээд одоо бэлэгдлийг агуулсан одоо энэ том зүйлүүдийг хийсэн байдгийн том жишээ. Тэгээ энэ заанда одоо нөгөө заан чи өвөл одоо Монголын нөхцөл хэцүү шүү дээ. Өвлийн байшин барьж дулаалгатай байшин барьдаг. Тухайлбал одоо тэр зурган дээр те нөгөө маллагч нартай гол сангаас одоо нөгөө хушиг самар гээл те бүр юм нормтой хоолтой энэ төр байсан. Дондог дулам хатны талаараа болохоор гоё ихтэйг нь те. За Богдхааны талаар заан тэжээдэг нь бас надад амар гоё санагдсан. Заандаа гоё гэр барьж өгөөл гоё хооллож байгаанаас надад гоё санагдсан. Одоо Богд хааны хийжсэн зүйлсүүдийг одоо ингээд музейнээс харж байгаа шүү дээ. Тэнгүү тухайн үедээ хүмүүст одоо ингээд илүү гоё танин мэдхүйн юмнуудыг өгчий, гоё мэдээлэл хүргэчий. Одоо ингээд улс их орноо төрөө хөгжүүлчий гэж нэлээд хичээдэг байсан харагдажсэн болохоор нэлээд мундаг санагдсан. Одоо тухайлбал тэр ирвсэн арьсан гэр 1893 онд те Жавзан дан бутгтыг 23
25 насны төрсөн өдрөөр нь хөвчин жоноо бод бэлгэлсэн. 150 тэр үеэр 150 ирвсий арьсан дээвэр туурах бүхий бясалгалын тогтом гэж байгаа. Намрын улиралд одоо хутагт те бясалгал хийдэг өргөө байсан гэж бол одоо үздэг. Энэ ингээ одоо нөгөө лего мега гэдэг шүү дээ. Тэдэртэй адилхан дээр үдээс ингээд юм тоглоом юм байсан гэсэн үг. Тий энэ одоо хятад тоглоом шүү дээ. Баадуутай. Тэгээ энэ баадуу чангалахаар одоо нөгөө энэ завны тий одоо энэ завчдын сэлвэр нь ингээд хөдөлдөг гэдэг гэл тий. Ийм тоглоом. Одоо тэгээ энэ одоо иргэдэг юм уунууд нь иргэнэ гэж ойлгож байна. Ер нь бол одоо хутагтын одоо тий 1874 онд халахын шашны тэргуунд өргөмжлөгдөж төвдөөс залагдаж ирсэн хутагт шүү дээ. Тэгээд одоо багад нь өмсөж исэн хувцас хэрэглэл. Тэгээ дээрэс нь одоо нөгөө шашны сургаал номлолыг нь тий тэр жоохон бяцхан хүүхдэд одоо тоглоомын аргаар бас сургадаг байсан байна л да. Энд ирсэн одоо янз бүр тий багш нар нь бол энэ тоглоомын хэлбэрээр одоо тэр нөгөө сургалтыг явуулж байгааг нэг том илрэл ахгүй одоо энэ заан гихт чинь төрийн 7 эрдэнэ заан тий орой дээрээ чандман хүслийг хангах чандман эрдэнэ тий байх жишээ тий одоо энд гихт чинь одоо Монгол гэр ах хоёр тий ийм байсан. Тоглож исэн тоглоомууд нь гэтэл одоо ийм тоглоомуудыг тоглож ижээ гэж харж байна ш. Одоо Монгол гэрийн үндсэн ормор тий. Ор байна, автар байна. Тэгэл тухайн цаг үеийн Монгол айлын бас одоо нөгөө юуг харах бүрэн боломжтой байна тий. За миний хамгийн их сонирхсан бүтээл нь болохоор 8 дугаар баг тааны болохоор багтаа тоглож ийсэн тоглоом юм уу ингээд өмсөж ийсэн хувцас нь байсан. Дээр үед ч гэсэн ингээд хүүхдээ ингээд сурахын тулд сургалт явахын тулд бас ингээд гоё аргаараас ингээд хүмүүжилдэг байжээ гэж би батсан. Хүүхэд музейн үзмэр бүрийг өөрийнхөө харж, бодож, асуулт тавьж эхэлдэг. Энэ ямар амтан байсан бол, ямар хүмүүс ийм зүйл хийдэг байсан бол гэх мэтчлэн сониуч асуулт нь бүтээлж ухаалаг сэтгэлгээг тэтгэж байдаг юм. Түүх, урлаг, байгаль, шинжлэх ухаан зэрэг маш олон мэдлэгийг музейгээр дамжуулан биеэр мэдэрч тогтоох боломжтой. Зүгээр нэг зураг, номоос унших биш, харж, сонсож, мэдэрч ойлгоно гэдэг төсөөр. Ээж автайгаа хамт музейд орох нь зөвхөн мэдлэг олж авах бас харилцан ярилцах, санал бодлоо солилцох, хүүхдийнхээ дотоод ертөнцийг илүү ойлгох сайхан боломж болдог. За сая хэдүүл богтооны ордон үзийгэр ер нь аяллаа тий. Олон зүйлийг бас мэдэж авсан байхаа гэж бодож байна. Тэгээ бидний явуулдаг нэг үйл ажиллагааны нэг хэсэг бол одоо бүх насныхан зориулсан боловсролын хөтөлбөрийг явуулдаг юм байна. За бүрд цэцэрлэгийн хүүхэд дунд сургууль, оюутнууд тий гэр бүлгээд шар торгон өргөмжлөл, хааны хаш, удвал цэцэг, малгайтай зан гэл. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ одоо бас манай музей дээр явагддаг боловсролын хөтөлбөрүүдээс одоо хийж үзье тий. Тухайлбал охин тий одоо энэ богд хааны шар торгон өргөмжлөл гэдэг Монголд төрд гавьяа зүтгэл байгуулсан хотогт хувилгаад язгууртан ноёдууд тийм ээ. За энгийн ардад хүртэл одоо үнэхээр төрд зүтгэсэн байвас одоо хааны энэ одоо хаш тамганы маань хулбар байна. Хаш тамга дарсан шар торгон өргөмжлөлийг хадгалуулдаг байсан байна. Тэгэхээр одоо энэ их шавийн фүрв гэдэг хүнд одоо хадгалуулсан шар торгон өргөмжлөлийн хулбарыг одоо бичээд мөн одоо энэ хааны тамгыг одоо дарж өөртөө хадгалж авах боломжтой. Тэр сая нөгөө хаан хатны тухай томоохон ойлголттой болсон тий. Тэгвэл 8 дугаар богд Жарзан дам бутагтаа одоо будаж болж энэ Дамдаг дулам хатныг Би чинь багтаа өгнө айгу зурдаг хөхтэйс байхгүй юу. Тэгээ ойрд ер нь бол зураг заавалдахгүй. Тэгээд хоёр охинтойгоо зураг зураад амар гоё тайвширсан шүү дээ.
Ер нь энд ингээ орж ирснээс айгүй гоё амар амгалан гоё тайван мэдрэмж төрүүлдэг юм байна. Би охинтойгоо одоо Монголын сүүлчийн хатаа хаан хоёрын зургийг охинтойгоо ингээд өнөөдөр хамтдаа будна гэж төсөөлж байгаагүй. Энэ бол их ганцхан санагдаж байна. Ер нь тэгэл цаашдаа болвол гэр бүлээсээ нэлээд хөндөрсөн завгүй их авсан юм байна. Тэгэхээр дараа гэр бүлийн өдөр гэдгийг гаргая л гэж бодож байна да өнөөдөр сэтгэл. Ээж та бүтээл хийхэд бол үнэхээр гоё юмсан. Ээж автай эгчтэйгээ ер нь бүтээл хийгөө маш удсан байсан. Тэгээл манай ээж ихч хоёр гоё монгол хичгээр бичээл аавд хоёр болохоор дондовдулан матан тэгээд 8 дугаар богд хааны бас хувцсан одоо зурсан, будсан. Сургалтын дээр амар гоё санагдсан. Хамтдаа хийгээгөө удсан байсан болохоор Тийм одоо энгийн үед бол одоо гэртээ сууж байгаа за дөрвөлээ монгол хичээг бичиж гэдэг нь одоо ховор штэ. Тэнгүүт одоо ингээд яг түүхэн газар нь ирээд тэнгүүтээ ээжтэйгээ хамт мандтай ингээд аавтайгаа хамт яг таман мамгийн дараад тэгээд яг тухайн үед ямар хуу юм бичиж үлдээдэг үсний сонирхоод мэдлэг авангаа цагийг өнгөрүүлж болохоор газар болохоор гоё юмсан. Хаяа ингэж явмаар юм шиг л дараа санагдлаа. Ер нь ийм өдөр байгаагүй юм байна. Тэгэхээр одоо бас их л өндөр сэтгэлдэлтэй байна да би. Хоёр охиндоо бас нэг гоё дурсамж бүтээж авлаа. Дөрүүлээ ер нь ингээд завгүй гээл ажилтаа гэд бид чинь бас. Тэгээ өнөөдөр бүр цагийг гоё зорж байгаа хоёр охинтойгоо гоё өстой гоё түүхээ мэдээ те. Гоё музей үзээд сэтгэл ястаа өндөр байна. За өнөөдөр болохоор яг аав ээжтэйгээ цагийг өнгөрөөсөстэй үнэхээр гоё өдөр байсан. Ялангуяа ингээ Монголынхон ингээ хааны тухай ингээ гэр орон хатныхын тухай мэдэж авсан. Өстой гоё сэтгэл төрсөн өдөр байсан. Тухайн үедээ ингээ түүхэн үедээ өмсөж хэрэглэсэн юмнуудыг ингээ ойроос хараад тэр яг 99 арьсаар ийсэн гэр мэртэй тэр одоо баг байхдаа тоглож байсан тоглоом мэдрийг ингээ харсан ч юм бол нэлийн гоё исэн. Угаасаа ингээ жоохносоо домог иймэрхүү түүхийн талаатаа болохоор сонирхолтой байсан. Эхлээд нэг жижиг сүмлөө ороход танка блүү тэр нэг бурхны урлалын нэг хэлбэрээсэн штэ. Дөнгөт ингээ давуун дээр ингээ зураад өөрөө ингээ газар шороо бүхнүүдээс ингээ одоо будгаа үсгээд тэгдэг нь болохоор айгүй гоё. Орчин үеч гэсэн одоо нэлийн урлаг талч нэлийн хөгжсөн байгаа. Тэнгүү шашны урлаг монголчууд тэгвэл яг тухайн үед ямар урлагийн зүйлийг яаж хийдэг гэсэн гэдэг нэг тийм гоё өнцгөр харж тийм өнцгийг одоо бий болгосон гэх юм хараад Надад хоёр юм их онцгой санагдлаа. Нэг нь болохоор яг энэ музейн хашаанд одоо манай энэ богд ламынхаа амьдарч байсан газар гэж бодоод ч юм уу музейн хашаанд орж ирээд камер амгалан мэдэрлээ. Хоёрдугаар гэх юм бол тэр Бурхан багшийн түүх намдрыг зохиосон 12 зохионгуугаар дэлгэсэн давуун дээр Бурхан багшийн 12 зохионгуг бүтээсэн бүх юмыг утгачлж гаргасан тэр зэгт намлын юугаар гаргасан маш их уран нарийн байлаа. За миний надад тэр нөгөө заантай өсөх юмстэй амьтдтай. Тэр хэсэг нь үнэхээр хөөрхөн байсан. Миний охин чинь ингээд тэр амьтдуудыг дандаа ингээд амьтан шиг ингэж төсөөлж харсан чи би ч гэсэн тэр жихмэл гэж мэдээгүй. Яг амьтан нөгөө амьтны музей шиг айгүй гоё. Нарийн хийц урн айгүй гоё эс. Гэр бүл гэдэг чинь одоо ингээд гоё юмнууд хийж иж гоё хамттай гоё гэдэгтэй. Тэгээд 7 хоног давгүй явж байгаа л арай гоё юм. Ядаж нэг өдөр те ядаж нэг хэсэггүй хугацаа ч гэсэн хамтдаа өнгөрүүлж байгаа тий. Тэгээд өнөөдөр ч гэсэн юм гоё боломж олцсондаас гоё баяртай байна. Дөрвөлөнгийнх нь гоё сонирхдаг төрлийн юмнууд болохоорс нэлээд гоё юм тий. Зурдаг, монгол хичээр бичдэг, тэгээ гоё музей, бурхан шашин тий. Тийм болохоор иймэрхүү өдрүүдээс ингээд ирээдүйд гоё олон байгаасаа гэж бодож байна. Ээж авдаа баярлаа. Хүүхдийн танин мэдхийн өсөлтөд зэрэгцэн бид хамтдаа ийм газар очиж байсан. Энэ үед ингэж хэлж байлаа гэсэн дурсамжууд тэдний сэтгэлд үүрдүүлдэг. Тэр дурсамж бол хайр, итгэл, гэр бүлийн хүчтэй холбоос юм. Музей үзэх явцад хүүхэд аливаа зүйлд хүндэтгэлтэй хандах, тайван сонсох, анхаарч ажиглах зэрэг чадваруудад суралцдаг. Энэ нь зөвхөн музей орчинд ч бус өдөр тутмын амьдралд ч хэрэг болдог.